Кики хочид Камарена Салазар нь 1947 оны 7 дугаар сарын 26-нд Мексикийн хил орчмын Мексикали хотод төрсөн бөгөөд дээрээ олон ах эгч нартай айлын хүү байлаа. Тэрээр 1985 оны 2 дугаар сарын 9-нд Мексикийн Гвадалахара хотод амьнасаа алдсан. Кики Америкийн нэгдсэн улс болон Мексикийн харт амхны бүлгүүдийн эсрэг хамтын ажиллагаанд чухал нөлөө үзүүлсэн бөгөөд түүний нэрээр жил бүрийн 10 дугаар сарын 23-нд улаан туузан өдрийг тэмдэглэдэг байна. 1940-од оны Мексик бол хүүхдүүдийн хувьд амар тайван өсөж тойрнох газар биш байлаа. Камаренагийн гэр бүлд багахан хэмжээний хувийн эзэмшлийн газар байсан ч энэ нь тухайн үеийн Мексикали хотын харт амхны бүлэглэл 8-ачтаар дүрсэн ертөнцид ямар нэг нөлөөтэй гэсэн үг биш. Түүний эцэг их олон жил тариалан эрхэлсэн тариаланч хэдүүлээ. Кики хүүгийн хүүхэд ахуй насндаа хамгийн олон харсан зүйл бол буудайн талбай биш, харин хашааны ойролцоо цугларах цонхисэн царайтай гуйвж давсан ирчүүд байж. Энэ л дүр зураг түүний ой санамжинд тодоос тод үлдсэн байна. Кики 9 настай байхад гэр бүл нь Калифорни мужийн Калексико руу нүүж ирсэн. Түүний эцэг их залуудаа салсан бөгөөд нүүснийхээ дараа гэр бүл нь ихээхэн ядууралтай нүүр тулжээ. Түүний хамгийн том ах болох Эдуардо Салазар Америкийн нэгдсэн улсын армийн 173 дугаар агаарын десантын бригадын албан хаагч болсон бөгөөд 1965 оны 9 дугаар сард Вьетнамд албан үүргээ гүйцэтгэж байхдаа халдварын малариа өвчнөөр нас барсан. Түүний удаахах Эрнесто нь харт амхтай холбоотой асуудлаар цагдаагийн бүртгэлд байдаг нэгэн байжээ. Кикиг 9 настай байхад нь Америк руу гэр бүлээр нүүн ирсэн. Нутаг солигдох нь шинэ амьдрал гэсэн үг гэх яриа байдаг. Гэвч энэ нь тэмж амархан зүйл биш байв. Калифорнид очиход бяцхан Кикид бүх зүйл шинэхэн урд хожим хизээж хараагүй зүйлстэйгээр нүүр тулсан. Гэвч шүн дунд боломогц төрлөх хотынхоо хашааны гаднах бохир харт амхны бүрхэг утааг зүүдлэн сэрдэг байж. Нэг хэсэгтээ тэрээр эргэлзэж байлаа. Тэр тариачны амьдралаа орхиж хүнд бэрх үеийг мартан Америкийн эрхчлөө гэрэл гээгээд амьдрал дасан зохицохоор шийджээ. Гэвч тэр хуучин мэдрэмжээ бүрэн орхиж чадсангүй. Тэрээр өдөр бүр би ямар нэгэн зүйл хийх ёстой. Хэн нэгэн төрлөх нутагт нь үлдсэн бохир ертөнцийг цэвэрлэх ёстой гэх бодол түүний тархинд эргэлзээр энэ бодлоо хизээж тавьж явуулж чадаагүй. Гэр бүлийн бэрхшээлүүдийг үл харгалзан Камарена 1966 онд Калексико хотын ахлах сургуулийг төгссөн байна. Ахлах сургуулиа төгсөөд үеийнхэн нь бүгд диплом авч баталгаатай ажил олох талаар ярилцаж байхад Камарена улам их урам зоригтой болж аримд эсхийг хүсэж байгаа хэл. Түүний эцэг их хүүг ойлгосонгүй. Чи сайн сурч зөв хүмүүжилтэй Америк хүн болбол илүү дээр гэж тэд хэлж байлаа. Гэвч Камарена зөрүүд нэгэн байсан. Арим бол хүмүүсийг бэлтгэж гал дундурч амьд үлдэх чадвар олгодог газар байж магадгүй гэж тэр итгэжээ. Ингээд 1966 онд тэрээр үүргэвчээ үүрээд цэргийн баазад хурж ирсэн. Армид Кики Камарена 3 жил болсон бөгөөд дуулууртай байхын утга учирыг мөн тулалдаа нэг ойлгож, найз нөхдийнхөө амьдрал өхлийг хүртэл нүдээр үзв. Түүнийг армид үлдэхүү гэж асуухт нь тэрээр хэлэхдээ зүрх сэтгэлд нь дүрэлзэж буй мөрөөдөл нь хараахан биелж эхлэв. Бага насндаа гэрийнхэн ойролцоо хашааны хажууд тангараг өргөсөн тэр амлалтаа биелүүлэхийг хүсэж байна гэж. Харт амхны асуудлыг үндсээр нь устгахын тулд шаардлагатай бол өөрөө бага зэрэг бохирдохоос ч буцахгүй гэж шийджээ. 1970 онд цэргээс чөлөөлөгдөхөд тэрээр Калексико руу буцаж цагдаагийн албанд ажиллаж эхэлсэн байна. Дараа нь тэрээр ирээвгийн цагдаагийн тусгай агент болж Imperial Country Narcotic Task Force-д харт амхны нууц ажиллагаанд ажилласан. 1973 онд харт амхтай тэмцэх газар байгуулагдсны дараа Испани хэлтэй агентуудыг ажилд авах хөтөлбөрийг шууд хэрэгжүүлжээ. Камарена болон түүний эгч Мирна 1973 онд харт амхтай тэмцэх газар элсэн бөгөөд Мирна нарийн бичгийн ажилтнаар харин Кики суурин офисын тусгай агентаар ажиллаж эхэлсэн. Кикиг шинэ ажлын байранд нь зузаан хэргийн хавцснууд хизээч шийдэгдээгүй аллагууд сургаггүй алга бололтууд угтаж авлаа. Түүний анхны даалгаврууд голдуу энгийн нэгэн ажил байв. Сэжигтнүүдийг мөрдөх, мэдээлэгчдийн дүр тоглох, хогон дундаас уул мөр ирэх гэх мэт. Гэвч тэр гомдолдоггүй байв. Тэрээр төрлөх нутгийнхаа хувь заяаг өөрчилж тэнд үргэлсэн бохир амьдрал болоод зэрлэгүүдийг газрын хөрснөөс арчин гайхад бэлдэж байсан. 1977 онд Камарена агентлагийнхаа Фресно дахь салбар офис руу шилжиж Сан Хаукин хөндийн харт амхны нууц тээвэрлэлтэнд тагнуучийн байдлаар ажилласан байна. Гадаад улс дахь даалгаврууд нь харт амхтай тэмцэх газрын ажилчдын хувьд мэрэгжлийн өсөлтөнд нь чухал аж холбогдолтой.
Ингээд Мексикийн Гвадалахара хотод нууц ажилтнаар томилогдох үедээ хэдийн гэрлэж 3 хүүтэй болсон байна. Гэхдээ үүнээс өмнө Америкийн хар тамхины эсрэг ажиллагаа Мексикт аль эртнээс эхэлсэн байв. 1960-ад оны үед Мексикийн героин, марихуаны үйлдвэрлэл нь Америкийн нэгдсэн улсын хар тамхины хяналтын байгууллагуудын анхаарлыг татсан боловч Мексикийн засгийн газартай хамтран эхлүүлсэн анхны томоохон ажиллагаа нь 1970-ад онд Мексикийн өөрийн Кондор ажиллагаагаар л эхэлсэн байна. 1970-аас 1980-ад онд Америкт нөлөөлөх Мексикийн хар тамхины 8-ны оролцоо нь хоёр улсын хооронд маргаантай харилцаа үүсгэх мөн Мексикийн картелуудын бий болох нэг шалтгаан болжээ. Рейган ерөнхийлөгчийн үед хэрэгжүүлсэн хар тамхитай тэмцэх дайны санаачлага нь Мексикийг Америкийн нэгдсэн улстай хамтран Гвадалахара болон Синоло хотуудын картелуудын өсч буй эрх мэдлийг хязгаарлахад чиглэсэн. Эдгээр картелууд авилга өгч хүч хэрэглэж хар тамхины 8-ыг хяналтандаа авч байв. Хоёр улс хар тамхины устгалын хөтөлбөрүүд мэдээлэл солилцооны хамтын ажиллагаа зэрэг зүйлсийг хэрэгжүүлсэн ч хар тамхины 8-аа үргэлжилсээр байлаа. Үүний шалтгаан нь харилцан итгэлцэлгүй байдал, байгууллагуудын авилга, Америкийн нэгдсэн улс дахь хар тамхины эрэлт зэрэг байв. Эцэст нь Америкийн нэгдсэн улс болон Мексикийн харилцаа өнөөдрийг хүртэл төгшүүртэй хэвээр байгаа бөгөөд хар тамхины 8-аач одоо ч үргэлжилсээр. Кики Камариана 1980 оны 100 Мексикийн Гвадалахара дахь нууц ажиллагаанд орсон үед Мексикийн хар тамхины 8-аа өссөн нэмэгдэж байлаа. Үүнд хэд хэдэн шалтгаан байсан юм. Мексикийн ерөнхийлөгч Хосе Лопес Портильо өмнөх ерөнхийлөгчийн дэмжсэн хяналт тавих, тариалан устгах үйл ажиллагааг багасгасан бөгөөд Америкийн оролцоо 1978 онд дууссан байна. Энэ нь 1980-ад онд идэвхжсэн хар тамхины томоохон тариалангийн талбайнуудыг байгуулахад хэлбэр болгож, тодорхой газруудыг үнэхээр устгасан эсхийг шалгахад илүү хэцүү болгожээ. 1970-ад оны сүүлээс 1980-ад оны ихэнх үед ихэвчлэн Колумбийн 8-ачтын гаргасан кокаины 8 Америкийн нэгдсэн улсад хурдтай өсөж, энэ нь хар тамхитай тэмцэх газрын гол зорилт болсон бөгөөд Мексик улс 2 дахь зорилт байсан юм. Кики Гвадалахарад 4-5 жил ажиллах хугацаанд 1970-ад онд баривчлагдсан томоохон 8-ачтын оронд шинэ 8-ачт гарч ирснийг мэдв. Эдгээрийн хамгийн нэртэй нь Мигель Галлардо, Эрнесто Каррило, мөн Рафаэл Кинтеро нар байна. Эдгээр 3 хүн ихэвчлэн үйлдвэрлэл үйл ажиллагаагаа зохицуулдаг байсан бөгөөд улмаар Гвадалахарагийн картел гэж нэрлэгдэх болсон бүлгийн гол бүрэлдэхүүн болсон юм. Хожим эдгээр 3 хүн бүгд Камарианагийн баривчилгаа алгад оролцсон хэмээн яллагдсан билээ. 1981 онд Кики өөрийгөө нутгийн Мексик ажилтны дүрд хувиргаж Гвадалахара хот руу хөдөлсөн юм. Тэрээр гадны ажилчны дүр тоглож ярианы аялгаа хүртэл өөрчилсөн байв. Камариана шүнжэнгөө сэрүүн хэвтэж хар тамхины 8-ачтын дараагийн алхмыг таамаглахаар оролддог байсан. Ингээд сүүлийн 3 сарын турш өөрийнхөө тагнуулын сүлжээг бүрэлдүүлв. Нэгэн өдөр тэрээр ойролцоох ядуусын хороолоос цагаан ачааны машин ирж байгааг анзаарсан бөгөөд заасан цагт ирж 7-8 ирчүүдийг авч явдаг болохыг тогтоов. Камариана үүнийг харсан тул араас нь дагахаар болов. Харин удалгүй машин дотор байсан ажилчид бүгд нүрээ нуусан малгай өмсөцгөө. Энэ нь Кикигийн итгэл үнэмшлийг улам баттгав. Эдгээр хүмүүс энгийн тариаланчид биш, харин хар тамхины 8-ачид эдгээр ирчүүдийг эсвүүлж тэдний байршлыг нууцлах арга хэмжээг авдаг байж. Тэр машиныг дагсаар нууц тариаланг олов. Зэвсэгтэй хүмүүсээр хамгаалагдсан энэ газар руу орохын тулд Кики шүнжин мянган аргуудыг бодож өнгөрөөжээ. Эцэст нь нэг өдөр тэр нуугдаж хар тамхи бэлтгэх талбайд амжилттай нэвтэрч энгийн ажилчны дүрд орж чадсан юм. Хар тамхины 8-ачтын нүд түүнийг байнга ажиглаж өдөр бүр амьд гарах хэсэг нь бүхэлдээ түүний ухаанаас шалтгаалж байлаа. Хар тамхины 8-ачтын фермдэр тусалгууд нь хүний ёсоор амьдрдаггүй, зөвхөн амьсгалдаг хэрэгсэл мэт байлаа. Камариана гадаа бага багийн бусад гишүүдтэй мэдээлэлээ хэрхэн хүргэх вэ гэж бодож байв. Нэг удаа тэр онцгой дотн биш, хандаж боломгүй нэг залууг анзаарсан юм. Түүний нүдэнд ямар нэгэн хурц ширүүн зан аяс гал дүрлзэж байв. Хэд хэдэн туршилтын дараа тэр залууч энэ ажлыг хийхийг хүсэхгүй нь илэрхий болсон. Байшингийн ард тэд бие биетэйгээ танилцаж айжмаар өөрсдийн дүр төрхийг ил болгон тэр мөчөд итгэл мэдрэгдсэн мэт санагджээ. Хоёулаа маршрут зохиож мэдээлэлээ хэсэгчлэн дамжуулж байв. Хар тамхитай тэмцэх алба тэдний энэ нууц газрыг анхааралтай авч тагнуулын онгоцнуудыг олонтаа эргэлдүүлж байв. Гэвч мэдээлэл задарсан байна. Хар тамхины 8-ачтын удирдагч Мигельд Кикигийн өнөөх хамтрагч нь Кикийг туршуул бас цагдаагийн тагнуул гэдгийг илчилснээр Кики гарах газаргүй болж унтаж байхдаа баригдав. Өнөөх удирдагч Мигель Кикийг амьд үлдээхийг хүсэхгүй байлаа.
Хэдэн 10 цагийн харгас тамлал тэр дундаа цахилгаанаар цохиулах, халуун төмрөөр биеийг нь хайрах, хүчээр хор тарих зэрэгт Камарена тиссэн. Энэ тэмцлийг үзсэн хинч энэ зовлон үнэхээр хинч тисч чадахгүй гэдгийг ойлгож байлаа. Камарена шүд зүүн сүүлжийн амьсгал нь хүртэл төмөр шиг хатуу байсан байна. Энэхүү үйл явдлын дараа түүний нэр үнэхээр DEA буюу хар тамхины тэмцэх газрын домог болсон юм. Тэр гэртээ амьд буцаж чадаагүй ч бүх хүсэл зориг ирч хүчээ дайчлан хар тамхиар бохирлогдсон төрөлх орноо хамгаалах гэж тэмцсэн. Америкийн нэгдсэн улсад төрийн ёслолын дагалдах оршуулга болж Мексикт ч жижигэргээ үүсгэсэн. Улмаар түүний нэрийг мөнхжүүлэх зорилгоор Америкийн нэгдсэн улсад жил бүрийн 10 дугаар сарын 23-нд Red Ribbon Day буюу улаан туузан өдөр гэж тэмдэглэдэг. Энэ өдөр нь хар тамхины эсрэг тэмцлийн байнгын ухамсарыг нэмэгдүүлэх, залуучуудыг хар тамхинаас хол байлгах чиглэлээр олон нийтийн анхаарлыг татдаг өдөр. Камарена 1985 онд Мексикт хар тамхины наймагчдын гарт золиос болсон нь Америкийн нэгдсэн улсад хар тамхины эсрэг кампанид ажил боловсролын хөтөлбөрийг идэвхжүүлв. Улаан туузан өдрөөр сургууль болон орон нутгийн олон нийтийн байгууллагууд улаан тууз зүүж хар тамхины хор хөнөөл эрсдлийн талаар лекц сургалт зохион байгуулдаг. Улаан тууз нь хар тамхины эсрэг тэмцлийн бэлэг тэмдэг бөгөөд залуучууд болон олон нийтэд түүний ач холбогдлыг сануулгах зорилготой. Энэ өдрийг Америкийн нэгдсэн улсад анх Камарена амнасаа алдсны дараа санаачлан тэмдэглэх болсон ба түүний эр зориг амнасаа эрсдэлд оруулан байж хар тамхины наймагчдыг илчлэх үйлсийг мөнхжүүлсэн билээ. Эсвэн ч харамсалтай нь хар тамхины тэмцэлд Америк ялсангүй. Энэ явдлаас дахин 40 жил өнгөрсөн ч Латин Америкаас элдв аргаар орж ирж буй хар тамхины урсгал одоо ч зогсолтгүй үргэлжилсээр. Америкийн нэгдсэн улс хар тамхинд живсээр хамгийн ноцтой үетэйгээр нүүр тулаад байна. Энэ хэрэгээс хойш Мексиктэй хийсэн хар тамхины дайнд 54 хар тамхитай тэнцэх албаны ажилтнууд картелүүдийн гарт хөнөөгдсөн ажээ.